3 дугаар сарын 10-нд Silicon Valley Bank дампуурсан 12-нд Signature Bank-д дампуурсан нь Америкийн санхүүгийн зах зээлд хүрэх чадвар эрсдэл байгааг нэмэгдүүлж улмаар өнгөрсөн 7 хоногт санхүүгийн салбарын хувьцаанууд бол хамгийн өндөр бууралтай байсан. Харин эсвэргээрээ уг санхүүгийн салбарын хүрэх чадрын дарамт нь одоо Америкийн нэгдсэн улсын төв банкны одоо 1980 оноос хойш хамгийн хурцтайгаар өсгсөн бодлогын үгийн сөрөг нөлөөлөлтөй холбоотой гэж хөрөнгө оруулалт үзэж байгаа учраас төв банкыг бодлогын үгээ өндрөөр өсөхгүй байна гэх хүлээлт нэмэгдэж улмаар бол технологийн салбарын хувьцаанууд болон харилцаа холбооны салбарын хувьцаанууд өнгөрсөн 7 хоногт бол харин эсвэргээрээ бол өндөр өсөлттэй байсан ийм 7 хоног бол байлаа. За тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд хэм бол одоо Монголын цагаар пүрэв гарагч шөнийн 2 цагт мэдээлэгдэх 3 дугаар сарын Америкийн төв банкны мөнгөний бодлогын шийдвэр бол хамгийн гол анхаарлын төвд байна. Тэгэхээр хүрэх чадрын асуудалтай холбоотойгоор өнгөрсөн 7 хоногт бол Америкийн төв банк одоо уг хурлаараа бодлогын үгээ өсөхгүй хэвээр хадгалах магадлалтай гэдэг зүйл өнцөг гарч ирсэн байгаа. За тэгэхээр зах зээлийн хүлээлтийг магадлалаар илэрхийлэх юм бол өнгөрсөн 7 хоногийн хаалтаар Америкийн холбооны нөөцийн сан бодлогын үгээ өсөхгүй байх магадлал бол 38%-тай, 0.25%-аар өсөх магадлал бол 62%-тай байна. За бидний зүгээс уг магадлалыг юу гэж бодож байгаа вэ гэхээр бол Америкийн төв банк нь өөрөө инфляцийг 2% төвшөнд барихын тулд бүрэн төвлөрч ажиллаж байгаа. За уг одоо бодлогын өрөөнд зөвхөн бодлогын үгээ 0.25% өсгөж, за хүүгийн түвшнийг бол 5% л хүргэнэ гэж төсөөлж байгаа. За харин энэ санхүүгийн салбарын хүрэх чадрын хувьд гэх юм бол одоо бодлогын үгээ одоо өсөхгүй байх байдлаар бол анхаарал хандуулах биш, харин зохицуулагч байгууллагууд болон хөнгөлөлтөө зээл олох энэ хүрэх чадрын хүрээнд нь тааруулсан зээлийг олох зэрэг байдлаар санхүүжүүлж уг одоо санхүүгийн салбарын эрсдлийг бол хянана гэдэг үүднээс төв банкыг бол уг хурлаар 0.25%-аар бол өсгөнө гэж бол харж байна. За тэгэхээр Америкийн хадгаламж даатгалын корпорац дээр 3 дугаар сарын 10 бол 12-нд болохоор Silicon Valley Bank болон Signature банкуд бол дампуурсан гэж бол бүртгэгдсэн байна. За уг хоёр банкны онцлогийн хувьд гэх юм бол илүү өрсөлдөлтэй зөвлөлд одоо төвлөрсөн ийм банкнууд. За жишээлбэл Silicon Valley банкны хувьд гэх юм бол технологийн стартап компаниуд болон эрүүл мэндийн стартапууд төвлөрсөн бол за Signature банкнуудын хувьд гэх юм бол криптовалютын салбарт их тэмцээл болгодог банкнууд байгаа. За энэ Silicon Valley банкны жишээн дээр аваад үзэх юм бол за уг банк нь болохоор технологи болон эрүүл мэндийн компаниудад ерөөдөө бол төвлөрч бол ажилладаг. Уг одоо төвлөрсөн компаниудын хадгаламжийн хэмжээ 2019 оны одоо сүүлийн улирлаас 2022 оны эхний улирлын хооронд 3 дахин өссөн. За уг хугацаанд бол Америкийн төв банкны зээлийн хувь бол ихтэй бага байсан ба энэ үед болохоор технологийн компаниуд их ээлтэй байж улмаар бол хадгаламжийн дүн бол өссөн. За харин 2022 онд Америкийн инфляцийн түвшин сүүлийн 40 жилийн дээд түвшинтэй өрсөнтэй холбоотойгоор Америкийн төв банк буюу холбооны нөөцийн сан 1980 оноос хойш хамгийн хурцтайгаар бодлогын өсгөж одоо өнөөгийн байдлаар 475% хүрсэн байна. За үүнтэйгээ холбоотойгоор технологийн компаниудын санхүүжилт татах энэ хэмжээнд багасч одоо хадгаламжийн дүнгээсээ мөнгө татаж эхэлсэн. За энэ үед болохоор одоо Silicon Valley банк нь болохоор 21 тэрбум $, болохоор бондын өрөнгө оруулалтанд хийсэн байна. За уг одоо бондын өрөнгө оруулалтын үед гэх юм бол 22 онд өөрөө хувьцаа болон бооны зах зээлд хоёулаа уналттай байж хэрэгжээгүй алдагдсан $1.8 тэрбум болсон байсан. За үүнтэйгээ холбоотойгоор хүрэх чадвараа хангахын тулд үн цаасан алдагдaltaй бол зарсан байна. Тэгэхээр уг мэдээлэл нь ерөөдөө бол одоо хадгаламж эзэмшигчдэд таагүйгээр төрж улмаар нэг өдөрт одоо нийт харилцаа хадгаламжийн 25%-тай тэнцвүүц хэмжээний мөнгө өсөх өргөдөл ирж улмаар хүрэх чадрын асуудалд орж дампуурсан банк одоо Signature банкын хувьд гэх юм бол криптовалют төр төвлөрсөн. За мөн одоо үүнтэй адилхан кейсээр бол дампуурсан юм хоёр банк болоод байна. За Silicon Valley банкны хувьд гэх юм бол даатгуулаагүй хадгаламжийн хувь хамгийн өндөр юм хэмжээтэй бол банк юм байна. Даатгуулаагүй хадгаламжийн дүн нь болохоор 88%-тай бол байгаа бол эсрэгээрээ одоо JP Morgan-ийн хувьд 59%, Bank of America-гийн хувьд 32%, Citibank-ийн хувьд 31% зэрэг одоо энэ харьцангуй эрсдлийн түвшнийг хянж ажиллаж исэн бол за Silicon Valley банкны хувьд эрсдлийн түвшний бол хянаагүй нэрхэдөө бол гэж бол дампууралтад хүрсэн байгаа. Тэгэхээр одоо уг хоёр банкны дампуурал нь ерөөдөө нийт одоо банкны салбарыг одоо нийтэд нь илэрхийлэх гэхээс илүү за эрсдлийн түвшингөө өөрсдөө одоо хямдаагүйгээс болсон өөрсдөөсөө шалтгаалсан дампуурал учраас за Америкийн төв банкныг болохоор уг одоо хүрэх чадвар эрсдлийг хангахаар за бодлогын үгээ бол багаар өсгөх гэж бол бидний хувьд бол бодохгүй байна. За өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын 20 дугаар сарын инфляцийн түвшин мэдээлэгдсэн. За тэгэхээр инфляцийн түвшний мэдээллийн хувьд гэх юм бол за энэ санхүүгийн салбарын дампууралтай холбоотойгоор дарагдаж хөрөнгө оруулагчдын хувьд гэх юм бол ерөөдөө бол тэр чигтээ бол анхаарал төвлөрсөн байсан. За үүнийгээ дараа Америкийн инфляцийн түвшин бол анхаарлын төвд бол байсангүй. За гэхдээ Америкийн 20 дугаар сарын инфляцийн түвшин болохоор 6.4%-аас бол 6% бол хүрч буурсан. За уг түвшин нь болохоор 21 оны 9 дугаар сараас хойш хамгийн доод түвшин
болсон. За ийм үзүүлэлттэй байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хувьд гэх юм бол одоо хөрөнгө оруулалт хийх хугацаагаа хязгаар сонгох вэ гэдэг зүйл бол хамгийн гол юм асуудал болсоор байна. За одоо байгаа нөхцлөөс нийтэн дүгнэж үзэхдээ Америкийн инфляц гэх юм бол харьцангуй бууралтай байна. Тэгээ Төв банкны зүгээс гэх юм бол бодлогын үгээ одоо шил 23 он эцэхэд бас жоохон бууруулж эхлэх магадлал бол бас өндөр болчлоо. Тэгэхээр бидний зүгээс бол ямар одоо тактик баримтж байна вэ гэхээр за Америкийн нийт одоо S&P 500 индексдэг компаниудын за ашигын маржин нь бол 23 оны эхний үеэрд бол бууралтай байж улмаар бол ашигтай ажиллагаа нь бол буурч хувьцааны ханш болгоно гэж харж байгаа. За яагаад гэж байгаа вэ гэхээр 22 онд өндөр инфляцтай холбоотойгоор бол компаниудын зардал нэмэгдсэн. За цалингийн үнийн өсөлтөөр нэмэгдсэн бас зардалч гэдэг юм уу. Тэгээд энэ ерөөхдөө ашигын маржиныг бууруулах нөгөөтэйгүр за бодлогын үгийн хоцрогдолтой нөлөө одоо зах зээл дэвлэлтийг бууруулах учраас улмаар компаниудын ашигтай ажиллагаа буурч хувьцааны ханш 23 оны одоо дунд үе буюу 4-р сараас 6-р сарын хооронд бол уналттай байх юм болоо гэдэг хүлээлттэй байгаа. За мөн болохоор энэ үед болохоор за Америкийн мөнгөний бодлогын хоцрогтой нөлөөнөөс үүдсэн за эдийн засгийн өсөлт саарах за ажилгүйдлийн түвшин ихсэх зэрэг мэдээллүүд нийтэд мэдээлэлт хүлээлттэй байгаа учраас энэ үед бас хувьцааны ханшийн уналт бол ирнэ гэдэг хүлээлттэй байна. Тэгэхээр энэ үед болохоор хувьцааны хөрөнгө оруулалтыг хамгийн зөв үе гэж бодож байна. Санхүүгийн салбарын хүрэх чадварын эрсдэлтэй холбоотойгоор Европын хувьцааны зах зээл 7 хоногт өндөр бууралтай байлаа. За Их Британий FTSE 100 индекс хэвд гэх юм бол 7 хоногт 533%-аар бол буурсан. Энэ нь ерөөхдөө 7 хоногийн өгөөжөөрөө 2020 оны 7 сараас хойш хамгийн өндөр бууралтай байсан 7 хоног боллоо. За өнгөрсөн 7 хоногт Европын хувьцааны зах зээл Credit Suisse-ийн бүтлгүүтэл ерөөхдөө бол хөрөнгө оруулагчдад хамгийн өндөр юм эрсдлийг нэмэгдүүлж улмаар бол санхүүгийн салбарын хувьцаанууд нь бол хамгийн өндөр бууралтай байлаа. За Швейцар төвтэй Credit Suisse нь 2022 оны намар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөгөө танилцуулсан хэдий ч 2023 оны байдлаар хэд бол тайлангаа хугацаанд нь нийтлэгдээгүй. За мөн одоо хөрөх чадварын одоо асуудалтай болсон нь нийтэд ил болсноор ерөөдөө бол хувьцааны ханш нь уунж хөрөнгө оруулалтын итгэлийг алдсан. За гэсэн хэдий ч Швейцарын Төв банкнаас Credit Suisse 50 тэрбумын $, зээл пүрэв гарагт бол мэдээлэгдсэн бол энэ 7 хоног бол байлаа. Тэгээ нийт 6-аар нь аваад үзэх юм бол санхүүгийн салбарын эрсдэл одоо хувьцааны зах зээлийг давмгааж улмаар бол Европын хувьцааны зах зээл уналттай байсан 7 хоног боллоо. Тэгээ Европын Төв банк нь өнгөрсөн 7 хоногт мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. За бодлогын үгээ 0.5%-аар өсгөж хүүгийн түвшнийг бол 3.5% бол хүргэсэн. За мөн одоо эдийн засгийн төсөөллүүдээ бол шинжилсэн байгаа. Тэгээ Европын Төв банк нь 2025 онд инфляцийг 2.1% барих одоо юм бол тооцоололтой бодлогыг бол баримталж байна. Мөн одоо 2023 оны эдийн засгийн өсөлтөө за 1% болгож одоо шинжилсэн байдалтай байна. За тэгэхээр эдийн засгийн өсөлтөө шинжилгээд ирэхэд бол гүн шокыг үзүүлээд байсан эрчим хүчний төрлийн түүхийн эдийн үн бууралттай байгаа. За мөн нөгөөдөө Европ улсын эдийн засгийн сорилтуудад бас төсвөртэй байгаа батлагцаар байгаа учраас эдийн засгийн өсөлтийн төсөөллөө ангиж бол нэмэгдүүлсэн 7 хоног байлаа. Олон улсад үүсэж байгаа энэ санхүүгийн салбарын эрсдлүүд нь Япон улсын одоо санхүүгийн салбарт бага нөлөөлөлтөй идэж гисэн Японы хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын сөргөөр нөлөөлж улмаар бол Японы хувьцааны зах зээл 7 хоногт бол уналттай байлаа. За Nikkei 225 индекс 2.9%, Topix индекс 3.6% бол бууралтай байлаа. За үүний зэрэгцээ хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтад тооцогддог Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай одоо бондын өгөөж 0.39%-аас 0.27% бол хүрч бол буурлаа. Энэ нь ерөөхдөө хөрөнгө оруулалтын хувьд гэх юм бол эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийж засгийн газрын үнцаасанд эрсдэлгүй хөрөнгө оруулалтыг бол илүүд үзэж байгааг бол илэрхийлсэн ийм 7 хоног байлаа. За Япон улсын засгийн газраас Америк болон Европын банкуудын эрсдлийг харгалзан үзэж одоо цаашд бодлогын шийдвэр гаргахдаа Японы Төв банктай нэгт уялдаж одоо ингэж хамааралтайгаар нэгт шийдвэр гаргах авч одоо явахаа бол мэдгэлээ. За мөн одоо тус улсын ерхий сайд нь одоо Америк одоо Европын банкны салбарын одоо энэ дампууралтай холбоотойгоор Японы банкуудын бол хөрөх чадвар болон за өөрийн харьцаа үзүүлэлт бол хэвийн түвшинд байгааг бол 7 хоногт онцолж хөрөнгө оруулалтыг юм тайвшруулсан энэ 7 хоног байлаа. За нөгөөтэйгүр Японд одоо 1955 оноос хойш жил бүр одоо зохиогдсоор байгаа Японы Shunto гэх одоо уулзалт зохиогдож өнгөрлөө. За уг уулзалтаар болохоор за бизнес болон үйлдвэрлэл болон за засгийн газрын одоо энэ удирдлагууд нь уулзаж цалингийн үнийн өсөлтийг бол ярилцдаг, ямар хэмжээнд байлгахыг тогтоодог бол ийм уулзалт болдог. За уг хурлын үр дүнгээс одоо гол дүгнэлтээ аваад өгчих юм бол за ерөөдөө сүүлийн 10 жил байгаагүй өндөр цалингийн өсөлтийг 2023 онд бий болгохыг бол бүгд бол дэмжсэн. Тэгээ энэ жилийн хувьд гэх юм бол яг суур цалинг нийтэд нь 3%-аас дээш хэмжээнд бол өсгөх одоо ийм төлөвлөлтөй бол бодлого бол баримтлахаар болсон юм байна. Тэгэхээр Япон улс нь өөрөө сүүлийн 30 жилийн турш эдийн засгийн өсөлтийг үзүүлээгүй. За үүнтэй холбоотойгоор Японы бодлого боловсруулагчдын хувьд гэх юм бол цалингийн үнийн өсөлтөөр дамжсан доктортой инфляцийг бий болгож инфляцаа дэмжих бол бодлого
баримтлахаар бол зориод байгаа. За тэр уг одоо энэ шийдвэрийн ч гэсэн энэ эдийн засгийн өсөлтөд дэмжих одоо ийм бодлогын шийдвэр бол болсон гэж бидний зүгээс үзэж байна. Бүгд найрамдлагад ард улсын ардын банк банкуудын заавал байлгах нөөцийн харьцааг 25% нэгжээр бол буурууллаа. За уг банк нь ардын банк нь 12 дугаар сард сүүлд заавал байлгах нөөцийн хэмжээг бол 25% нэгжээр бол бууруулсан. Тэгэхээр заавал байлгах нөөцийн хэмжээ буурна гэдэг нь банкуудын зээл болголт нэмэгдэх, за улмаар одоо эдийн засгийн өсөлт дэмжигдэх ийм нөлөөллийг бол үзүүлдэг. За тэгэхээр тус улсын зүгээс эдийн засгийн өсөлтөд дэмжих бол бодлогоо баримтсаар байгааг бол уг шийдвэрээс харж байна. За өнгөрсөн 7 хоногийн хувьд гэх юм бол за ерөнхийдөө төв банкнаас заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан зах зээл сайнаар нөлөөлсөн боловч за олон улсын одоо энэ зах зээл болоод энэ санхүүгийн салбарын хөрөх чадварын асуудал нь бол нэг талаасаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын цөргөөр нөлөөлж улмаар бол хятадын хувьцааны зах зээл 7 хоногт бол холимог өгөөжтэй байсан ийм 7 хоног боллоо. За нөгөө төгөр эдийн засгийн мэдээлэлээс хятадын банкуудын зээлийн хэмжээ 2 дугаар сард 181 их 80 юанд хүрсэн нь хэд бол хүлээгдэж байснаас өндөр зүүн боллоо. За үүнээс бид юу гэж үзэж болох вэ гэхээр за хятадын үйл хөдлөх хөрөнгөний салбараа дэмжиж байгаа бодлого болон за мөнгөний зөөлөн бодлого нь хэд бол үр дүнгээ бол өгж байгаа юм байна гэдгийг бол харж болохоор байна.